Цахилгаан эрчим хүчний гинтийн хязгаарлалт иргэдийн дунд чойжил трама гэх шинэ хэллэг гаргаад байна. Энэ нь цахилгаан шатанд явж байхад генет эрчим хүч тасрах, эрсдэлт нөхцөлд орохгүй гэсэн айдсыг илэрхийлж байгаа гэсэн үг юм. Монголын нийгэмд улс төр дүрнэд байгаа үйл явдлаас сэтгүүлсэн од баяр дахь, тавилан юм Непал дахь гэх мэтээр альва үйл явдлын эзэн биетэй холбосон хошин утгатай үхс дэлгэрдгийн нэг нь чойжил трама хошигноллоо. Өнгөрсөн 7 хоногоос үүссэн цахилгаан эрчим хүчний тасалдал иргэдийг айдаст автуулжээ. Болгоомжлоо бараг шатаар өксөл уруудал яваад. Сургуулийн хүүхдүүд хичээл тарах цагаар л ийм болчоод ямарсэндээ хүүхдээ тосол бууж авах, тосч авах гал ингээл. Тэгээ одоо бүр хүүхдүүдээ хүртэл гаргахаас бүр санаа зовоод байхгүй. Цэцчүүд бас 2-3 цаг цэцэж гарч байгаа юм. Ничүүд л тийм уурч байхгүй, хазаарч байхгүй. Иргэдийн энэ айдас санаа зовнил нь цаашдаа тухайн хүнд сэтгэл зүйн эмгэгч үүсгэх эрсдэлтэй. Иргэд насан туршдаа хүүхэд маш их айдастай онгоцон сууж чаддгүй ч юм уу, битүү орчинд байж чаддгүй ч юм уу, харанхуйхаас айдаг ч юм уу, өндрөөс айдаг ч юм уу, маш олон ийм айдастайгаар ингээд дараа үлдсэн амьдралаа туулах нь бол боломжтой шүү дээ. Хүүхэд байтугай насан турсан хүмүүс тийм айдсаасаа болоод өнөөдөр гадагшаага аялж чадахгүй гэл хүмүүс зөвлөгөө авч л идэг юм чинь. Иргэд цахилгаан шатанд суухдаа, зорчиж явахдаа цахилгаан эрчим хүч тасрахгүй гэсэн энэ айдас нь санаа зовнил нь чойжил трама гэх үг бий болгож цахим орчинд төглөө. Эдгээр хошигнол нь утга агуулга бодит байдалтай уялдсан Монгол хэлний үгийн сан шинэ хэллэг оруулж байгаа нэг хэлбэр юм. Шог зураачид урлаг соёлынхан ч энэ өдрүүдэд олон янзаар чойжил трама гэх үгийг түгээлээ. Хүн гутлаа үдж байгаа л босоод ирэхэд харанхуй ингэ. Би чинь за энэ нүд тогно гэдэг бүр аль нь ч үж магадгүй байхгүй миний хувьд бол Чойжог өнөөдөр 3 тасарлаа. Тог өгчгээд гуйж байна. Мэлх бэбитэй яаж жил ингэж лаа дууслаа. Паар тасарч хэлдэж өгдөг ч байна. Гуйж яаны өгчгээд гуйж яана. Тог өгчөөг. Чойжил трама ч гэж ярьж байна. Чойжопобиа ч гэж ярьж байна. Энд чинь өөрөө хиллэг болоод хүртэл орчлоо шүү дээ. Мэдээж энэ үний хийж байгаа бүтээн байгуулалт янз бүрийн одоо өнгөтэй өдтэй тал нь байгаа билгүй дээ. Магадгүй Монголын улс төрийн амьдралд олон одоо нэртэй улс төрийн зүтгэлтнүүд байна шүү дээ. Одоо Чоулсонгийн нөгөө нүгэл үеийн зэрэгсдэг гэдэг шиг нөгөө энэ нэр хүнд энэ зүйлээ сайн хийж байгаа зүйлээ бас нөгөө нэг эргээд цэвэрлэх ийм хийхгүй бол одоо энэ одоо муугар нэрлэгдсэн нэр томьёо хүртэл гарах нь шүү дээ. Одоо чойжопобиа ч гэдэг юм уу. Би жишээлбэл яг л одоо лифтд орохоос айдаг болж эхэлж байгаа байхгүй. Манай Цэнтогийн яжлууд хүртэл байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ яжлал интерес битгий хэмээгээрээ. Энд чинь өөрөө бид нар ийм хүнд бэрх цаг үед өөдрөг байх нь ийм юу гэдгийг эрүүл ухаантай байхын тухайд хамгийн чухал зүйл нь энэ одоо хошин энэ мэдрэмж өч. Энэ мэдрэмжээ алдчихвал аюул бол гал олдсон шүү. Монголчуудын орчин цагт шинээр үүсгэж байгаа үг хэллэг ганц чойжил трамагаар тусахгүй. Үндсэн хуулийн цэцгийн даргасан од баяр онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт учруулснаар од баяр дахь гэдэг шинэ үг хэллэг гарч байлаа. Мөн Монгол Улсын гавьяа жүжигчин Самдын Жавхлан 2020 онд тойргоос элсэн нутагтаа өрсөлдөх болсноо тавилан юмдаа гэж хэлснээр одоо ч энэ үг хошин хэлбэрээр ашиглагдаж байна. Эдгээр үгсийг тухайн үйл явдлын эзэн бий болон хамааралтай шийдвэр гаргагчид зүгээр нэгээд хошин хэлбэрээр хүлээж авахаас илүүтэй асуудлыг хэрхэн шийдэх нь зүйтэй вэ? Үйлдэлийг хэрхэн цэгнэх вэ гэдэг дээр тунгаан бодож ажиллаа сайжруулж ухаарах нь чухал юм а. Нэр хугарахаар яс хугар гэдэгтэй.